Өдрийн минь үзэгчтэй Chami миний би Everest уулны өмнө ирчихсэн ингээ бичлэгээ хийх гээд байж гинэ. Вау, дахин нэг аялал эхлүүлсэн. Энэ маань Everest уултай маш төстэй харагддаг юм гоё уулны өмнө ингээ ирчихсэн ингээ байж гинэ. Энэ Everest биш ээ. Өнөөдөр болохоор би маш олон дэлгүүрүүдээр явсан. Тэгээд вау, энэ ямар эрүүл харагдаж байна гэсэн зүйлсүүдийг бүгдийг авсан. Гэхдээ Монголд нэг зарагддаггүй эрүүл зүйлсүүдийг авахыг хичээсэн байгаа. Тэгээд та нар сайн уу? Би сайн. Бичлэгээ эхлүүлье. Эндээс бүр нар тусаад нулимс гоожод алж гинэ. Хамгийн ихний эрүүл зүйл болохоор baby carrot. Энэ монголоор нөгөө эрдиск гэдэг үлээ. Би тэгэд санаад байна. Үгүй ээж магадгүй туршиж үзье. Энийг бол нөгөө гадны орны хүүхдүүд хичээл дээрээ үнсэх юм бол шууд энэ соосондоо дүүрээд идчихдэг юм байлээ. Розмаритэй эсвэл нөгөө нэг ногоон сонгон монгонтой л соус юм шиг байна. Манут шиг юм байна. Луунгаа энэ соосондоо дүүрээд. Үгүй жижигнэр луун идэх юм гоё юм байна. Энэ жижигхэн луун айгуу тийм чихэрлэг амттай юм байна. Тэгэхээр айгуу таалагдчихэж байна. Луун бол хизээ түүхийгээр нь идэж чадна. Энийг бол би хизэж ингэж зүгээр юмд дүрж идэж үзэж байгаагүй маань. Одоо ингээл үзье да. Туршаал. Луунгуудад арай зөөлхөн юм байна. Зөөлхөн хадгалж байна. Яг юм давжаа айлм шиг. Амтан жоохон хүрэн манжинлаг санагдаад явчлаа. Гэхдээ яг хүрэн манжин адим хоёрын голоо орох хамт байна л та. Дэглэн тэр нэг ногоон юмтай хамт идэлчлээ. Захих хэрэгтэй. Хичээлээ хийж явахдаа эсвэл цэцэрлэгийн хөвгтөөчдөөс хамаагүй ийм идчихвэл хөөрхөн л юм байна. Энэ луун бол үнэхээр сонирхолтой санагдлаа. Соусан ч гэсэндээ ерөөсөө тийм муухай соус биш байна. 10-аас 9 оноо өглөө. Дараагийнх нь их сонирхолтой баахан одоо энэ лимоныг яг бүр хальстай энэ савн дотор хийцэн байгаа байхгүй юу? Айгу эрүүл харагдаад байсан надаа. Ер нь хүн турахын тулд нэг юм лимонтой шүүс ус мус уугаад байдаг та. Тэгэхээр ер нь лимон айгу хүний биед сайн юм шиг байна лээ гэж би боддог. Тэгээд энийг авсан. Туршиж үзээ. Эн чинь бүр ингээд лонгоч байсан юм уу? Би анх удаа ийм юу идэж үзэх гэж байна. Одоо ийм лимон нь ингээд хальстаагаараа байгаагаар юу гэх юм бэ мэдгүй заасаа идэж үзэж байгаагүй юм байна. Юу ээ? Эний чи идэх зорилттой юм уу? Энд чинь нөгөө лук суус шиг надад амтагтаад байна шүү дээ. Яг өгөрцөний шүүс шиг амтагтлаа. Ядчийтл ямар хүнд юм бэ? Энэ дотор одоо 3, 6, 7 шиг юм юу байна? Лимон байна. Лимонтой агаар жуулагч үг нэртэж байна. Энэ лимоных нь амар зөөлх юм бэ? Тэгвэл хазаж болох юм шиг байна. Яг юу юм бэ? Уул нь яг л лимон шиг харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ энэ нөгөө ус нь яг укс устай болохоор яг өгөрцөн шиг амтагтаад байна. Дарсан өгөрцөн, шилтэй өгөрцөн шиг. За болоо энэ өстө муухай байна. Энэ өстө бүтэхгүй. Би сая ингээ гаргаа ичлаа. Би 10-аас бүр тэг оноо өгнө. Хамгийн муухай. Дараагийнх нь их сонирхолтой харагдаад байгаа юм. Ингээ харахаар яг мочи шиг харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ ийм эрүүлдүү ийм ямааны сүгээр хийсэн ийм бяцлаг байж магадгүй гэж бол би гадарлаж байна. Гэхдээ үгүй ч байж магадгүй. Үнэр нь бол яг гашилсан сүү шиг л шууд ингээл үнэртэй л энэ хаваар ингээд. Би нэг юу гэдгийг мэдэхгүй болохоор төсөөлөх надад байхгүй байна. Энд чинь нөгөө Монгол бяцлаг шиг амтгацж байна. Энэ ямар гоё юм бэ? Үйл ялэг давс амтгцсан. Тэгснэ юм ямааны сүү би одоо ууж исэн болов уу? Мэдгүй. Тэг ингээд талхан дээр ч юм уу ингээд тавиад идэхэд их зугаатай санагдлаа. Надад таалагдж байгаа болохоор дахиад жоохон том азчээ. Энэ нь би 10-аас 9 оноо өглөө. Энэ надад айгүй таалагдж байна. Үе газар хөдлөд байгаа юм биш үү? Миний нүдний шил. Хүүшээ. Би ч одоо өрөөндөө ирсэн байна уу да? Улаанбаатарт гэртээ ирсэн биш тийм ч одоо. Юу л би ч одоо саяхан л Everest уулны урд бичлэг байжсэн хүмүүс бистэй гэж бодлоо бүлт өсрээд байхгүй юу. Тэгээ би уул дэлгүүр дээрээ үе очдөг юм аа. Тэг хүмүүс наваа чи дэлгүүр дээрээ байдгүй юм биш үү? Очих болгонд л байхгүй энэ төр тэгээд та нар миний яг ажиллах үеүүд дээр л ирдгүү л байхгүй юу? Байхгүй та тэгэл таардаг байхгүй юу? Тийм болохоор би одоо ажиллах 2 өдрөө та нарт одоо ингээ нийтдэн зарлаад өгьё. Би одоо 8 сарын одоо энэ хагасаа бүтэнсэнд ажиллана. 8 сарын 23, 24-нд би 11 цагаас 17 цагийн хооронд ингээ шожигнтл дэлгүүр дээр ажиллана гэж бодож байна. Худалдааны зөвлөгөө хийгээл дэлгүүрээс цэмбитл цэвэрлээ ингээл залуу хүний ирчүүч
Байш шүү. За би буцаад нөгөө Эверест рүү явлаа. Ямар гинти юм бэ? Санаандгүй Монголд хүрээд ирлээ. Бүр E-Mart-ийн гадаа. E-Mart хичээлийн хэрэгслийн тасагт ороод ирчихсэн байж гэн. Испани хичээлийн хэрэгслүүд маань дэлгүүрийн гадаа байршин дээрээс нь E-Mart-ийн бүх салбарт эднэр байгаа те. Энэ болохоор дуустдаггүй харандаа амарлаг технологитой цаасан дээр нэг уралд ороод ингээ гардаг. Тэгээ дуусшгүй мөнх юм харандаа гэсэн байгальд ч гэсэндээ ээлтэй байгаа зү. Тэгээ энэ болохоор нүд өвдөгдгөө. Пастел өнгийн тодруулагч бал харандаа балруул гэл янз бүрийн зөндөө гоё зүйлсүүд байсан. Main Paper Испани брэнд шүү. E-Mart-ийн back to school эхэлсэн байлээ. Хичээлийн хуваарууд аягүй олон өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр арилгаал дахиад энэ дээрээ зураад авах боломжтой. Хүү энэ цүн хэд гинвэ? 25,000 гинүү. Хичээлийнхээ хэрэгслийг E-Mart-аас аваарай. Main Paper. Дараагийнх нь мэдээж салаад орж ирнэ. Ирүүл. Айгүй ирүүл. Нэлийн ухаантай пакэжтэй. Дотор нь ийм сэрээ дагалтдаг. Энэ болохоор нэг юм brownie юм уу? Brownie байна. Нэг юм бас дагалдаж ирж байгаа. Тийм almond summer way. Кани цээж мах авокадо бас байна. Би авокадонд нэг тийм дуртай бол биш. Нэг тийм сонир маасл шиг санагдаад байна. Тэгээ би эрүүл хооллох хэрэгтэй болохоор идчихье. Надад энэ авокадо нэлээд том санагдаад байгаа. Жохон нарийнхан ирчихгүй. Ер нь эрүүл уртуудаа амьдрахыг хүсэх юм бол нэг юм хөө салаад мэдээж идэж одоо сурах хэрэгтэй. Ярих юм алга соус нэмсэн чинь бүр гоё болчлоо. Салаада бичлэгээ дуусгаж байгаа бүгдийг иднэ. Одоо тэгвэл гид дүүрчих гэдэг. Энэ би 10-аас 8.8 оноо өгнө. Араас нь цэвэр тараг орж ирж байна. Би яг худалдагчаас нь асууж байгаад авсан. Танаа хамгийн сахаргүй, хамгийн лаг тараг альвэ гэсэн чинь ийм шилдэ яг энэ тарагийг надад зааж өгсөн. Энэ тарагны онцлог нь болохоор одоо үхрийн сүүний тараг биш. Ийм хоньны сүүний тараг, ийм хоёр гоё тараг уунаа. Хөдөөний шинээр бүрсэн тараг шиг үнэрч чинь. Надад одоо энэ ганцхан сэрээ байгаад энэ саяны нөгөө салаадны одоо энэ үнээрээ л идэе да. Вөө, бүрэн бүрэгдсэн тараг байна. Хүүе, энэ чинь бүр яг Монгол эсгэлэн тараг байна шүү дээ. Ямар ч чихэргүй. Ямар гайхалтай юм бэ. Би ийм Монгол чихэргүй таргийг Монголд идэх боломжтой байх гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь эндээс идэж болдго юм байна. Энэ дотор одоо сахар хийж байгаад идвэл ямар гоё вэ те. Хэрвээ сахар хийчих юм бол одоо нөгөө эрүүл бичлэгний маань концепцэн жоохон алдагдчих гад байна манайхаа. Оргоор нь л идэ. Аюу гоё юм бийдсэн тараг байна. Надад бол үнэхээр таалагдж байна. Хоньны сүүний тараг юм шиг байна. Би бол тэгж л ойлгож байна. Тэгээд энд бол би 10-аас 9 оноо өгнө. Мэдээж гоё эрүүл зүйл гэхээр жимс та нарын толгоонд бодогдож л байгаа бах. Тэгээ маш олон жимснүүд дундаас би гүзээцг нь авахар шийдсэн. Би энийг гоё угаачихсан байгаа. Бүрэн болсон гүзээцг нь гэж одоо энийг хэлэхгүй бол хүү ямар гоё чихэрлэг юм бэ. Тэгээ араас нь мэдээж таргаа угаад тарга аюу гоё эсгэн байна. Гаднах нь нэг хөөхөн сагс шиг харагдаад байгаа. Аюу гоё тийм том гүзээцгнүүд дотор нь зөндөө энэ ямар гоё том юм бэ. Нэг эднэ. Дээр үед бол уруулын будаг гэж байхгүй одоо ингээл гүзээцгэн нэрээ уруулаа өнгөлдөг байлаа шүү дээ. Ямар гоё зөөлхөн гүзээцгэн байна. Энд би 10-аас бас 9 оноо өгнө. 8 оноо гэхээр хитрхи бага санагдчих гад 10 оноо гэхээр хитрхи өндөр болчих гоо. Тэгээ яг 9-ийг өгöd байгаа байхгүй. Дараагийнх нь ийм олив байгаа. Энэ оливыг авсан шалтгаан нь ерөөсөө Jenny байсан. Jenny нэг дууныхаа клипэн дээр нэг юм олив санамсргүй хоолоороо бүтнээр нь залгицсан. Тэгээ ингээд гидсэн ингээд тэгээ нэг оливын амнаас нэг гардагтаа би энэ оливыг аммаар санагтаа тэгээд авсан. Би ер нь оливыг идчихэж байгааг баха нэг пиццан дээр нэг хар олив байдагтаа нэг тийм л олив идчихсэн. Тэгэхээс яг ийм олив бол идэж байгаагүй юм байна. Эндээс жоохон дарсархуу өнөр үнэрч чинь дарсанд дарсан олив юм уу хайшаа мэдэхгүй. За айгу сонирхолтойгоо ярилцж байгаа сте адил та нарт ингэж харуулнаа. Энэ дотор нь одоо юу чигцсэн бол мэдэхгүй. За урдталтаа нөгөө гэрлээ тавьчихъя. Жоохон хурдан нар унаад ах юм аа. За явах. Cheers guys. Миний анхны олив бүтнээр нийтж байгаа. Өөшгүй хувцсан дээр тусаагүй байна. Бидний гэртээ хэргэлдэг нөгөө тоснууд байна штэ тий. Нөгөө хоолоор шарж иддэг. Тэрийг одоо энэ оливаас гаргадаг үстэй тий. Оливын тос мос гэ байдаг үстэй тий. Доторх нь ийм халуун ногоо юм шиг байна. Чинжүүний төрлийн юм шиг байна. Оливыг бол идчихэл юм байна. Оливыг бол янз янзаар л хүмүүс хэргэлдэг юм байлээ. Хоолндоо ч юм уу эсвэл нөгөө коктейл моктейлн дотроо хийж иддэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юмнууд байна. Энийг удаан бариад аймааргүй байна. Айгүй их тостой байна. Энд би 10-аас жоохон бага оноо өгч магадгүй 7 оноо өгчээ.
Дараагийнх нь болохоор ийм чиз байгаа. Ийм дөрвөлжин хэрсчихсэн. Юу маягаар гэх юм те. Ям амны 6 маягаар иддэг юм байна лээ. Тэгээ надад их сонирхолтой санагдсан. Айгу эрүүл санагдсан бас. Үгүй ямар гоё юмтай юм бэ? Яг л нэг Монгол гой нэг бяцлаг байдаг шүү дээ. Нэг имэнэр бяцлаг идэхүү гэл нэг дурамчхан асуунгууд нь идээ гэл очоод за энэ нэг гоё юмтай биш бах та гэж бодоод идэнгүүт нэг юм аюу гоё юмтай байдаг шүү дээ. Бяцлаг Монгол бяцлаг бол яг тэр шиг надад санагдаж байна. Өөс тийм гашуун бяцлаг биш байна. Би ер нь энэ дээрээ жоохон бяцлагнуудад жоохон айдаг болсон. Аюу заримдаа амар гашуун бяцлаг, заримдаа аюу дажгүй бяцлаг ч юм уу таардаг. Энэ бүр яг л Монгол бяцлаг шиг байна. Аюу гоё юмтай. Энэс би сая 5 6 гэжчихлээ. Таалагдлаа 10 оноо. Ерөөсөө л 10 оноо. Таалагдж байна. Дараагийнх нь болохоор ийм кускус будаатай. Ийм будаатай хуурга байгаа. Би яг ч юм гэрийнхэн будаатай хуургыг санаад нэг ийм будаатай юмнууд авцсан байна. Энэ бол аюу муухай өнөртж जैन гэж одоо та нарт хэлэх ёстой байх. Муухай өнөртж जैन. Надад нэг таалагдахгүй байна. Дотроо помидортой л гэж जैन. Өөр юу ч гэнэ мэдгүй юм. Намайг эндээс аваад ёо. Дотроо үзэмтэй байна шүү дээ. Монголоор ямар ч тач кус будаал гэж би нэг ойлгосон. Шар будаатай нэлийн ойролцоо юм байна. Нэм чинжүүтэй шар будаатай хуурах шиг амтагдаж байна. Би бүр яг хэлчихлээ. Тийм ээ. Тэгээ үзэн байна гэхээр би жоохон гайхаад ах юм. Одоо энэ урдталтаа ингээ гэрэл тусахгүй бол та нарт харагдахгүй байна уу? Одоо ингээ би ч харагдахгүй гэрлээ тохируулж ийж би нэг юм харагдчих шиг байна. Окей. Вау, үзэн гоё байна шүү дээ. Юу н Монголын нөөний брэс юм шүү. Цагаан сараар яагаад гэдэг нөө брэс. Гараад дэр дуулаа хувцас өмсөд гараад дэр охмэн. Одоо энэ юу л таалагдаад ах юм хамгийн ихэнд ицсэн. Энэ баг 10-аас 10 өгчих юм шүү дээ. Энэ бол яг хөтэй юм байна. Яг тийм гоё санагдсангүй. Эсвэл би жоохон цадаад аж магадгүй. 10-аас 6 өгнө. Энээс гоё амттай байдаг л. Энийг бол би эрүүл гэж бол хэлэхгүй. Энийг би яагаад ч авцсан юм мэдэхгүй. Энэ шримптэй байсан болохоор надад гоё сонирхолтой санагдсан байж магадгүй. Энийг зүгээр авцсан юм чинь амсаал үзээ тийм ээ. Ёс болгоод жигнүүрийн таглаг дээшээ өргөнгүүт нэг айгуу гоё бууз өнөртдөгтэй яг тэрэн шиг санагдлаа. Монголын буузыг бодвол нэлийн юм хатуу юм байна. Оторхон бүгдээ шимп юм байна. Хасаа шимп ч юу гэдэг лээ. Би мэднэ. Тэгтээ ерөөсөө мэдэхгүй байгаа юм. Йоо энэ хараач штэ бүр хөл мөлтэйгээ юутай итэгээ байж штэ. Эрүүл бол биш бах. Гурдтай болохоор. Тэгтээ гоё юм байна. Би амт суултаа авах гэж бодсон байхгүй юу? Яг ч юм хараад тэгээд амталсан чинь гоё давсан яг таарсан. Энэ би 10-аас 8 оноо өглөө. Гүзээчхэн бүр аюу хайр байна. Уучлаарай guys. Би дахиад салаад авсан юм байна. Энийг авсан шалтгааныг нь би санчлаа. Энэ тунаатай байсан болохоор авсан юм байна. Би гэртээ нөгөө тунаа Эрдэнэ шиш хоёрыг мануцтай хутгаад идэх айгуу дуртай. Тэгээ тэрийгээ санаад сангалзаад авсан юм байна. Намайг эндээс аваад ёо. На. Оо энэ чин дотроо зөндөө гоё юмтай юм шүү дээ. Энэ өндөн мөнтгтэй юм бэ. Тэгээ миний нэр хараа муудсан шүү дээ. Би ингээд нилээн одоо юм компьютертэй хамааралтай, тэгээ дэлгэцтэй хамааралтай болсон болохоор урд нь би жүжигчин болох юм мөрөөддөг байсан. Одоо би IT тал руугаа явахыг мөрөөдөж байгаа. Гэж байгаа зүйл жоох удаан хийгээд тахлаар тэр маань миний нүдэнд нөлөөлсөн юм шиг байгаа. Тэгээд миний хараа муудаад тэгээ би нүдний шил зүүдэг болсон амьдрал дээрээ. Тэгтээ хаяа бичлэг хийх дээрээ би нүдний шилээ авчдаг. Өөрөөр гэх юм бол би жоохон өөрийгөө хөгжүүлэе гэж бодож байгаа. Тэгтээ хөгжүүлэх гэхээс илүү миний энэ одоо ам байна л да. Би одоо өөрөө айгу цэгцтэй ярихыг хүсэж байгаа. Одоо миний амнаас гарч байгаа үгнүүд маш ухаантай байгаасаа гэж би хүсэж байгаа. Энэ дээрээ би бас айгу их анхаарж байгаа. Тэгээ сүүлийн үед надаар нэг тиймэрхүү л байна да. Өөрч нэг соньсоо хаалга. Та нараар соньсох юу байна да? Аюу гадар нар бусан чинь жоохон даараад гэс идчихээ орё. Гоё салаад байна уу? Энэ салааны навч аюу гоё шин. Нэг гоё чиз хийчихэл та. Тунаа манаа ийм гоё томоороо. Энэ салаад үнэхээр гоё байна. Та нар бараг энэ бичлэгийг үзээд намайг тунаанд хэр их дуртайг бараг мэдчих бах. Дууссан гэхлээ манай хаа. Гоё байна. За бичлэгээ үзсэн бүгд нь баярлаа. Би одоо гэс орохгүй бол би яг хөлдөж өглөө. Би яг нөгөө балкон дээр гараад ирчихсэн ингээд танаас бичлэг хийгээд зөндөө суудсан чинь бүр даарад байна. Тэгээ одоо миний гидс бол аюу гоё юм хөнгөн байна. Зөндөө гоё амттай салааднууд идлээ. Зөндөө сонирхолтой эрүүл зүйлсүүдийг эзэн ч гэсэн ингээ миний гидс нэг тийм хүнд мэдрэмж авахгүй байна. Тэрүүнээрээ бас аюу гоё санагдлаа надаа. Тэгээ та нар ч гэсэндээ
гоё одоо хүн хизээч одоо мах гурил чихэр энтрэгээ байнга одоо шууд хорж байна гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр жоохон хэрэглээд хажуугаар нь бас ингээд эрүүл зөсөөдөө амьдралынхаа хэв маяганд бас оруулаарай гэж одоо чами миний би одоо зөвлөж байна. Бичлэгийн үзсэн бүгдэнд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа. Very good, don't stop.